салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster 2009 онд Лингер бүлийг хүйс тэмтэрсэн маш амжигтай хэрэг гарч Австралиг бол тэр чигтэн цочирдуулж исэн. За хэргийн хувьд маш тийм сонин твисттэй олон жилийн өмнө энэ хэргийг сонсч исэн ч гэсэн санаанаас юусоо гардаггүй хэрэг нэг байсан болохоор өнөөдөр та бүхэнд ярьж өгье гэж шийдлээ. За ингээд хэдүүлээ ярианыхаа гол хэсэг рүү шууд орцгоё. Минглин бол Хятадаас гаралтай. За тэгээд сурхаар Австралийн Сидней хотод очисон. Тэнд болохоор өөртөө нь адилхан бас Хятадаас ирсэн Лили гээд бүсгүүтэй танилцсан юм байна. За тэгээ энэ хоёр болохоор үерхэд удаагүй гэр бүл болцгаасан. За тэгээ тэдний анхны хүүхэд нь бол Бренда гээд охин байсан. Тэгээ 3 жилийн дараа Henry гээд хүүн мэдлээд дахиад 3 жилийн дараа хоёр дахь хүү Terry нь хорвоод мэдлсэн юм байна. Мин Лили хоёр болохоор сонин сэтгүүл зардаг тийм дэлгүүр ажилладаг байсан. 7 хоногийн 7 өдөр тасралтгүй ингээд ажилладаг байсан маа. Өөрөөр хэлэх юм бол ингээ 24 долоо гэсэн үг шүү дээ. Тэд бол Австралид ямар нэг амжилтанд хүрэхийг хүсгэл юм бол бүх хүчээ дайчилж хөдөлмөрлөхөөс өөр арга замгүй гэдгийг ерөнхийдөө ойлгож байсан. Энэ хоёр хүн хоёулаа ядуу айлд өссөн болохоор хүүхдүүдтэй хамгийн сайн боловсрал олохыг мөрөөддөг байсан юм байна. За өөрсдийн хүүхэд наснда авч чадаагүй бүхнийг өөр хүүхдүүдтэй өгөхийг хүсдэг байсан. За тэгээ тэдний хичээл зүтгэл удалгүй үр дүнгээ өгч эхэлсэн. За Лингер бүлийг таньж мэддэг бүхий л хүмүүс нь маш хүндэлж харцдаг. Тэгээд ч дэлгүүрийнх нь ажиллал улам бүр ашигтай, амжилттай болж байсан. Тэр хоёр олсон орлогоороо Сидней хотын захад байдаг дундаж давхаргын New Epping гэдэг дүүрэгт байшин худалдаж авсан. За тухайн байшинд болохоор 5 амбулээс гадна Лилигийн дүү эмэгтэй хамт амьдардаг байсан. Лингер бүлийн амьдрал улам бүр сайжраад за хэсэг хугацааны дараа тэд нар бол гэрээсээ машинаар ойролцоогоор хагас цаг яваад хүрэх Marylands гэдэг дүүрэгт дахиад нэг байшин худалдаж авах боломжтой болсон. За тухайн байшинд болохоор Мин гэдэг аавынх нь эцэг эх нь амьдардаг байсан. Тэгээ хүүхдүүдтэй ойр байхыг хүссэн болохоор Австрали руу нүүж очсон юм байна. Тэрнээс гадна Мингийн эмэгтэй дүү нь нөхөртөөгөө хамт Австралид бас цагаачлаад яваад очсон байсан. За дүүг нь болохоор Кейти гэдэг, нөхрийг нь Роберт гэдэг. Тэгээ энэ хоёр болохоор анх Мельбурн хотод суурьшж агаад нэг ресторан нээсэн. Тэгсэн чинь Хятадаас тогооч авчрах тал дээр асуудалтай байсан болохоор сүүлдээ хоолны газар нь төсөөлж исэн шиг ашигтай ажиллаж чадаагүй. Тийм болохоор бизнесээ хаахаас өөр аргагүй болсон юм байна. Тэгээ тэр бүтлгүүтлийнхээ дараа Кейти нөхөр болон өөрийнхөө хүүгийнхээ хамтаар Сидней хотын зах руу нүгээд ахыхтайгаа илүү ойр амьдрахаар шийдсэн. Тэгээ ойр-ойртоо бүр ингээд Мингийн гэр бүлийн амьдрах гудамжинд гэрээс нь ердөө 300 метрийн зайд байранд амьдарч исэн. Кейти ч гэсэн ахыхаа дэлгүүрт ажилд орсон ба. За ингээ эндээс харахаар Мин гэр бүлийн аль талынх нь эмэгтэй дүүн, за эхнэрийнх нь эмэгтэй дүү, за Мингийн бас ингээд эмэгтэй дүүн яг тухайн сонин сэтгүүл зардаг газар нь ажиллаж исэн гэсэн үг. За тэгээ Азийн соёлыг та бүхэн бол угаасаа мэднэ. Хамаатан саднууд ерөнхийдөө байнга л ингээд хоорондоо айгүй ойр дотн орж гардаг, хоорондоо маш тийм дотн харилцаатай байдаг байсан. Тэд нар бол хамтдаа цагийг их өнгөрүүлдэг, бие биедээ үргэлж санаа тавьдаг тийм хүмүүс байсан. Роберт гэдэг Мингийн хүргэн болохоор чөлөөт цаг гарах болгондоо өөрийн хамгийн дуртай спорт болох бадминтон гэдэг агаарын теннис гэдэг шүү дээ. Тэрийг Мингийн хүү Henry-д нь заадаг байсан. Тэгээд 5 дахь өдөр болгон бүгдээрээ эмээ өвөөгийн дөө цуглараад гэр бүлийн орой хоол иддэг уламжлалтай байсан юм байна. 2009 оны 7 сарын 17-ны өдөр ч гэсэн яг л тэдний цуглардаг тийм өдрөнд байсан. Гэр бүлийн бүх гишүүд нь Marylands-д байдаг. Өвөө эмээгэндээ цугларсан ч гэсэн Бренда бол очоогүй. Франц хэл сурдаг байсан 15 настай Бренда гэдэг охин нь болохоор сургуулийнхаа 7 хоногийн аяллаар Шинэ Каледон гэдэг арал руу явсан юм байна. За тухайн газрын албан ёсны хэл нь Франц хэл байдаг. Тэнд болохоор сурагчид орон нутгийн иргэдтэй харилцаад Франц хэлний мэдлэгээ боддоор дадлагжуулах тийм боломж олцсон юм байна. За 7 сарын 13-ны даваа гарагийн өглөө эрт Мин бол охиноо нисэх онгоцны буудалд хөргөж өгсөн. Тэгээ онгоцны буудал дээр 7 хоног болчоод буцаад ирэх байсан болохоор тийм ч сүртэй өдөж өгөөгүй. Тэгээд ч өсвөр насны хүүхдүүд ямар байдаг лээ. Бренда болохоор ангийнхаа хүүхдүүдийн өмнө аавтайгаа тэрвэрлдээд ч юм уу, өнсүүлээд ч юм уу тийм байдлаар баяртай гэж хэлэхээс ерөөхдөө жоохон ичээд тэгээд хоорондоо салцгаасан юм байна. За тэгээд 7 сарын 17-ны 5 дахь өдөр
Гэр бүлээрээ цугларах орой бол маш сайхан уур амьсгалтай өнгөрсөн. Өвөө эмээ хоёр нь одоо нөгөө Henry гэдэг ач хүүгээ хоноод яваач гэд асуусан чинь 12 настай хүү болохоор маргааш нь одоо агарын теннисний тэмцээнд байсан болохоор хонохгүй гэж хэлээд тэгээд гэрлүүгээ харахаар болсон. Маргааш өглөө нь Katie гэдэг нөгөө Мингийн дүүн дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчдээс утасны дуудлагуудыг бол хүлээж авсан. За тэд нар болохоор бүгд дэлгүүр нь хідэн цагт онгоох вэ гэд асуугаад эхэлсэн юм билээ. Тэгээ ямар шалтгаангүйгээр дэлгүүр ингээд хаалттай байх явдал урд нь бол хизээч тохиолдож байгаагүй. Ялангуяа үйлчлүүлэгч хамгийн ихтэй байдаг хагасаа өдрийн өглөө одоо ийм зүйл болсон нь бүр их одоо хочирхалтай санагдчихсэн. За Katie ахтайгаа холбоо барьж чадахгүй байсан болохоор ер нь бол санаан зовоод юу болоод байгааг өөрийн биеэр очиж шалгахаар шийдсэн. Тэгээд тэр үед Роберт гээд нөхөр нь гараашаа цэвэрлэжсэн юм билээ. Тэгээд хоёулаа хамт явчаад ирээгээд хамт явахаар болсон. За тэгээд Мингийн гэрт очиход өглөөний одоо 9 цаг болж исэн. Katie Робертийн одоо анхаарлыг хамгийн түрүүнд татсан зүйл нь гэх юм бол гэрийн одоо яг урд хаалга нь төвжөөтэй биш онгорхоо байсан маа. Тэгээ тэр хоёр одоо Мингийн нэрийг дуудаад бас бэр ихчийнхээ нэрийг дуудаж орсон ч гэсэн хинч хариу өгөөгүй. За тэгээд гэрт нь одоо яваад орсон. Байшин бол одоо яг урдны адайлт ямар байдгүй тиймэрхүү янзтай. Үүд хэсгэрх нь зүгээр л энгийн байдалтай харагдчихсэн. Харин дотор нь хинч дуурахгүй байсан болохоор Katie хоёр давхарт байдаг унтлагын өрөөнүүдийг шалгахаар шийдсэн. Тэгээ хамгийн түрүүнд Мин болон Лили хоёрын унтлагын өрөөнд орсон юм байна. За тэгээд тэнд харсан зүйл нь түүнийг одоо маш их цочролтолд оруулсан. Хан шал ор гэд бүр хаа сайгүй цус цацарцсан орон дээр Лили хөвтчихсэн. За тэр бол бүхэлдээ ингээд одоо цуснд ингээд будагдсан тийм байдалтай харагдсан. Тэ мэдээж Katie бүр айгаад сандраад дараагийнх нь өрөө рүү яваад орсон чинь нөгөө Katie-гийн дүүгийн өрөө байсан. Тэнд ч гэсэн яг л одоо адилхан дүр зураг өгсөн. Бас л яг ихчгээ одоо бүх бие нь цуснд ингээд будагдсан байдалтай байсан. Бrendaгийн өрөөг бол алгассан байгаа. Яагаад гэхээр Brenda болохоор нөгөө сургуулийн аяллаар явсан гэдгийг тэр бол мэдчихсэн. Харин 12 настай Henry, 9 настай Terry хоёрын өрөөг бол шалгаж үсгээс уруугаас арга байгаагүй. За харамсалтай нь урдны хоёртой яг адил одоо хүүхдүүдийг ч гэсэн өршөөлгүй алчсан байсан. Хоёр хүү бол хоёулаа шалан дээр цус болсон байдалтай хэвтчихсэн. За тэгээ мэдээж хоёулаа сандраад бүр юу болсныг ойлгож чадахгүй ямар ч байсан хар урдаараа гэрээсээ гараад яаралтай тусламжийн дугаарлуу залгасан. За Katie маш их цочирдсан байсан болохоор операторт ингээд яг юу харснаа тайлбарлахад хүртэл айгүй хэцүү байсан юм билээ. Тэрнээс гадна одоо энэ Katie чинь хятад хүн байгаад байгаа штэ. Тэгээ англиар ярихаар нөгөө одоо оператор нь үгийг нь зарим нь сайн ойлгохгүй. Гэтэ яг энэ хоёрын яриан дээр одоо энэ операторыг хүмүүсэл айгүй шүмжилт юм билээ. Хүнтэй эвтэйхэн ярьчихгүй хүн айгүй юм цочирдсан байдалтай байх үед ер нь яаж одоо ингээд айтайхан ярих уу? Одоо үг мүгээ ч гэсэн ингээд зөв сонгож чадахгүй. Ер нь л ингээд уйлж агаад ярьж байгаа байхгүй. Яг тэр дуудлагын та бүхэнд одоо сонсоолаа. What is wrong? Don't scream. Just answer my question. Yeah, I know. Because I'm supposed to be killed. Is someone bleeding? Is someone unconscious? I think so they died. Why? Why? I'm not sure, but maybe someone killed my brother's family. No. Why do you think that? I need someone to come quick. Yeah, we are coming. You need to stop screaming and tell me what the problem is. Someone killed my brother's family. Why do you think that? Yeah, because I went to his house and I knocked the door and the door just closed and I opened it. And then up the stairs, find my brother. I couldn't find it. I'm not sure. Where's your brother? Are they on the ground? No, they're the bedroom. They're all the bedroom. Are they in the house? Is your brother in the house? I'm not sure. We are driving there. Answer my questions, please. Have you found a body? I'm at my brother's home. Have you found a body? Just quick. We are driving there. Don't say quick. Tell me what's wrong. Have you seen your brother? I'm not sure. No, it's yes or no. Can you see him? No. Is he in the house? Can you see their bodies? Yeah, I saw. За тэгээ та бүхэн сая сонссон бол ингээл оператор нь эхлээд ингээ ойрлохоо болоод яг юу болсныг надад хэлээтгэе. Ахчаа амьд байгаа мó? Яг ахчаа амьд байна уу? Үгүй тийм эсвэл үгүй гэсэн хариулт хэл. Яг ойрлохоо болоод ингээ зүгээр яар гэж мэгээд бүр амар юм одоо яг ингээ гадны хүн ярьж гэн гэдгийг бүр мэдээд байгаа юм шиг амар юм эвгүй харцсан. Үгээр тайлбарлахын аргагүй бүр аимшигтай зүйлийг харсан хүн бол энээс илүү ойлгомжтой тайлбарлана гэж бараг байхгүй баг. Тэг ингээд хамгийн ойрын одоо хамаатан төрөл төрөхсөд нь
амьд байгаа эсэх эсвэл бүгд ингээд алуулсан эсхийг ч хийсэн мэдхгүй байдалтай одоо ингээд тусламж руу залгаж байгаа нь одоо энэ байсан. Тэгээ одоо маш тийм чичирсэн хоолоогоор босон явдлыг тайлбарлах гэж оролдож явах үеэр Роберт болохоор одоо хадам аав ээж хоёрт нь бас мэдэгдэх хэрэгтэй гэж шийдсэн юм байлээ. Тэгээ тэр болохоор одоо хадам руугаа залгаад хамгийн ойрын галт тэргээр яаралтай ирэхийг хүссэн юм байлээ. Гэхдээ юу болсныг нь бол яг таг тухайн үед хэлээгүй. Гэхдээ удалгүй өөрөө очиж тосч авахар шийдсэн. Тэгээ тэр үеэр болохоор Кейти одоо айсандаа бити ингээд намайг ганцаараа орхиоч гэж гуйсан ч гэсэн Роберт бол сонсоогүй. За удаагүй одоо хэргийн газарт явж очсон цагдаа нар Кейтийн одоо гэрийн урд хаалган дээр ганцаараа хүлээж авахыг нь олж харсан. За тэгээ дотор нь одоо юу хүлээж байгаа гэдгийг огт мэдэхгүй байдалтай тэд нар бол явж орсон. За ирсэн мэдээлэлээс харахад бол хүн нас барсан эсэх эсвэл зөвхөн одоо бэрцэн эсэх нь ерөөсөө тодорхойгүй байсан. Нэг хохирогч юу эсвэл одоо хид байгаа юу гэдгийг ч мдэггүй байсан. Гэтэ гэрт орсны дараа тэдний харсан зүйл бүр төсөөллөөс нь илүү тийм давсан үйл явдал болсон гэдгийг ойлгосон. За туршлагатай одоо зарим мөрдөгчд хүртэл урд өмнө нь ийм төрлийн одоо аимшигтай хэрэгтэй нүүр туулж одоо үзээгүй гэдгийг одоо хожимд дурдсан байдаг. Лили, за Aaron гэдэг нөгөө Лилигийн эмэгтэй дүү, Henry, Terry гэдэг энэ дөрв болохоор бүгд ямар нэг хүнд мохоо зүйлээр олон удаа цохиулж амиа алдсан байсан. Эмэгтэйчүүдийг болохоор унтчих үед нь алуурчин дайрсан бол Henry, Terry хоёр өөрсдөд нь л дайрхаас өмнө одоо сэрж амжсан гэж үзсэн. Энийг нь болохоор өрөөний одоо ханан дээр цацагдсан тэр төсний уул мөрнүүд нь нотолж исэн. Хоёр хүү болохоор алуурчнаас зогтохын тулд өрөөнд дотроо нааш цаашаа хөдөлж ам тэмцэхээр одоо оролцсон тийм байдалтай байсан юм байна. За харин гэрийн эзэн Мэн бол тухайн үед хаанч юус харагдаагүй. Тийм болохоор цагдаа нар түүнийг энэ бүхнийг үйлцэн хүн байж магадгүй гэж анх сэжгэлж хэлсэн юм билээ. Гэхдээ Кейти бол ахыгаа ийм амжигтай зүйл хийх хүн гэж огтхонч доо бодоогүй. За тэр бол цагдаа нараас дахиад ингээд сайн хайж үзхийг хүссэн юм байна. За тэгээ хаасаагүй цагдаа нар бол ингээд хайгаад байгаа штэ Мэнг. Тэгсэн чинь хамгийн жоохон юм нэг Апаснич гэмээр юм уу одоо юу гэх юм. Роберт гэдэг нь Кейтигийн нөхөр болохоор Мэнг магадгүй унтлахын өрөөнд хүнжилний доор байгаа хаа гэж хэлж ирсэн юм байна л да. Тэрийг нь Кейти цагдаа нарт хэлсэн чинь тэндээс нь одоо Мэнгийн цогцыг олсон юм билээ. За тэгээ Мэнг бас л одоо бусад дөрвөн хохирогчтой адил хүнд мохоо зүйлээр олон удаа цохиулаад маш одоо хэрцгий байдлаар ингээд түүнийг бол бас хөнөөсөн байсан. Тэгээ тухайн цохилтуудын ихэнх нь толгой болон одоо нүүрлүүн чиглэсэн байсан болохоор эхний олсон дөрвөн хохирогчтой адил Мэнгийн одоо цогцыг ч гэсэн танихад бол нэлээд хэцүү байсан юм билээ. Ингээд энэ үеэр бол бүр юу ч мдээгүй Бренда аяллахаа сүүлийн өдрүүдийг маш хүчтэй одоо өнгөрүүлж хийсэн. Тэгж явах үеэрээ одоо Австралид үлдсэн найзуудынхаа мэдээллийг харах гад Facebook руу орсон юм байна л та. Ерөнхийдөө бол одоо тэр Австралид үлдсэн байгаа хүүхдүүд ч гэсэн аяллаар явсан хүүхдүүд ямар агаа олоо өнтер гэсэн тиймэрхүү байдалтай би бинийхээ одоо мэдээллүүдийг байнга харж яадаг байсан гэсэн үг. Тэгжсэн чинь Брендагийн тийм гайхширлыг төрүүлсэн нэг зүйл бол гарч ирсэн. Хүмүүс болохоор түүнээс аялын талаар асуухын оронд чи зүгээр үү ингээ гайгүй үсттэй энэ төргээд асуугаад эхэлсэн юм байна л та. Тэгээ юу болоод байгаа ихэндээ бол ерөөсөө ойлгоогүй. Яагаад бүгдээрээ ингэж санаа зовоод байгаа юм болоо гэж ботсон маа. Тэгж байж байгаа нэг найз нь түн рүү нэг линк явуулсан юм байна л та. Тэгээ тэрэн дээр нь дараад үзсэн чинь Брендагийн одоо гэрийн зураг нь одоо харагдсан юм билээ. Тэгээ тухайн одоо мэдээшиг зүйлийг нь уншаад үзсэн чинь эмгэнэлт явдлын талаар биччихсэн байсан. Тэгээ анх болохоор Бренда тухайн одоо нийтлэлийг уншсан ч гэсэн тэнд бичигдсэн зүйлд нь өрөөсөө итгээгүй. Ямар ч тач хамгийн одоо ойрын нислэгээр Сидней руу буцаж нисээд Кейти бол түүнийг тосч авсан юм байна. Тэгээ авга ихчийнхээ царайг харах хүртлээр Бренда болохоор энэ бүхнийг зүгээр л хин нэгэн тоглоод ийм зүйл бичиж өнтер гэж дотроо бодож исэн юм байна. Гэхдээ Кейтигийн нүүрний хувирлал түүнд ингээд аимшигтай зүйл болсон гэдгийг ерөнхийд нь бол ойлгуулсан ба. Үнэхээр ингээд ийм зүйл бодитоор болжээ гэдгийг тэр үед одоо ингээд мэдсэн. Тэгээ Бренда бол тухайн үед өнгөж 15 настай байсан болохоор мэдээж одоо ганцаараа амьдрах угаасаа боломжгүй. Түүнийг асран хамгаалах насанд хүрсэн хүн хэрэгтэй болсон. За тэр үед одоо Роберт бол Брендад өөрсөдтэй хамт амьдрах саналыг тавьсан билээ. Манай хүүтэй ингээд дөрүүлээ хамт амьдарч болно гэж хэлсэн юм байна. Тэгээ ерөнхийдөө ингээд харахад бол энэ мэдээж хамгийн зөв шийдэл юм шиг санагдчихсэн. Ягаад гэхээр өвөө эмээгээс нь гадна Кейти, Роберт хоёр бол Брендад үлдсэн хамгийн одоо ойрын төрөл садан угаасаа байсан.
За тэрнээс гадна тэд бол Бrendaгийн хуучин гэрээс ердөө хэдхэн зуун метрийн зайд амьдардаг байсан болохоор охин бол одоо урдных шигэ сургуулиасаа ч тийм хол биш өөр сургууль солих энтер шаардлагагүй болсон гэсэн үг. Тэг мэдээж 7 хоногийн амралтанд яваад ирэх хооронд нь гэр бүлийн одоо бүхий л гишүүн нь ингээд хөөс тэмтрүүлсэн мин гэр бүлээс ерөнхийдөө бол Brenda гээд ганцхан охин нь үлдсэн гэсэн үг. Өсвөр насны охины хувьд бол ямар аимшигтай байсныг бол төсөөлөхөд ч одоо маш хэцүү байна. Тэгээ тэр үеэс хойш одоо Katie, Robert хоёр ууг гашууд автсан одоо Brenda охиныг асран халамжилж ээж аавынх нь ажилуулж исэн дэлгүүрийн ажлыг одоо үргэлжлүүлж авч явсан юм байна. За энэ үеэр бол мөрдөн шалгах ажиллагаа одоо үргэлжилсээр байсан. Хамгийн гол нь мөрдөгчд бол хэргийн газрыг маш нарийн шалгасан байгаа. Гэрт нь бол хүчээр нэвтэрсэн ямар ч уул мөр байгаагүй болохоор алуурчин бол өөрийн гэсэн одоо тийм илүү түлхүүртэй байсан гэдэг нь бол тодорхой болсон. Бүх зүйл энэ хэргийг Лен гэр бүлийг бол маш сайн мэддэг хүн үйлцэн болохыг нь илтгэж исэн. За тэр хүн болохоор байшингийн одоо өрөө тасалгааны байрлалыг мэддэг байснаас гадна хамгийн том охин нь тэр шөнө гэртээ байхгүй гэдгийг ч гэсэн мэдчихсэн байгаа. Яагаад гэхээр Бrendaгийн өрөө л ерөнхийдөө бол байшин доторх одоо цорын ганц бүрэн бүтэн үлдсэн өрөө байсан. За өрөөний хаалганы бариул дээр цусны уулмөр огт байгаагүй нь одоо халдагч тэгэхэд бол тухайн өрөөнд хүн байхгүй гэдгийг угаасаа мэдчихсэн тийм одоо сэтгэл одоо мөрдөгчдөд төрүүлсэн байгаа. За байшин дотор бол нийт 24 ширхэг цустай тийм гутлын мөр олдсон. За бүгд бол ижил төрлийн тийм мөр байсан юм байна. Өөр төрлийн гутлын мөр олдоогүй болохоор гэмт итгээд ганцаараа байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Олдсон мөрүүд нь болохоор Asics брендийн спорт гутлын байсан. За тэгээд Rice-Mare нь 42-оос 44 Rice-Mare-ийн гуталд одоо яг тохирохоор гэж дүгнэлт гарсан. Тэгээд тухайн одоо гутлын мөрнүүд нь Asics брендийн 3 загвартай нь яг таарч исэн. Тэр 3 загварын аль нь ч 2005 оноос хойш үйлдвэрлэгдээгүй тийм загвар байсан юм. Гэрээс нь бол юу ч одоо хулгай алдагдаагүй. Цагдаа нар бол хулгай хийх явцад ямар нэг зүйл буруугаар иргсэн гэсэн хувилбарыг бол тэр чигт нь үгүйсгэсэн. Яг үүндээ бол хэргийн газрыг харсан даруйда энэ хэрэг хулгайтай ямар ч одоо холбоогүй гэдгийг шууд ойлгосон. За хохирогчдыг бол маш их хүчээр дахин зохиж хөнөөсөн байсан болохоор мөрдөгчдийн хувьд алуурчин хохирогчдтой ямар нэг хувийн холбоотой эсвэл одоо сэтгэл санааны хувьд гэх юм уу хоорондоо зөрчилдөөнтэй ч юм уу ийм зүйл хийх одоо шалтгаантай ч гэх юм уу тийм хүн байсан байж магадгүй гэж таамагласан. За тэгээ Katie болон Robert хоёроос ч гэсэн байцаал тавсан юм билэ. Тэдний хинэн ч одоо Мин болон түүний гэр бүлийг цааш нь харуулахыг хүсэх хүн хэн байж болох талаар ямар ч тийм төсөөлөл ерөөсөө байгаагүй. Мин болохоор маш тийм найрсаг хүн байсан. Түүнд одоо дайсан байхгүй гэж тэр хоёр бол хоёулаа дуу нэгтэйгээр хэлсэн. За Katie Robert хоёрын мэдүүлэг мөрдөн байцаалтанд бол төдийлөн тус болоогүй. Энэ үеэр бол мөрдөгчд энэ хэргийн цаад сэтэл нь одоо яг юунда байж болох уу гэсэн талаар толгоогоо ашлахсан хിവэрэ байсан. За хинд одоо ийм тайван хинт ч гай болдоггүй гэр бүлийг бүхлээр нь хөөс тэмтрэх одоо шаардлага байсан болоо гэсэн асуулт гарч ирж байсан. Бас мөрдөгчд Brendaгийн аюулгүй байдлын талаар санаа зовж байсан. Гэр бүлийн цорын ганц амьд үлдсэн хүн болох Brenda ер нь бол аюулгүй байгаа юу? Одоо тухайн алуурчин итгээд Brendag аюулд одоо өртүүлж болзошгүй юу? Алуурчин түүнийг одоо дараагийнхаа бай болгож магадгүй юу гэд маш олон асуултууд бол гарч ирсэн ч гэсэн хариулт байгаагүй. За хэсэг хугацааны дараа нэг сонирхолтой одоо баримт ил болсон юм байна. За Мин бол нас барахаасаа 2 сар хүрэхгүй хугацааны өмнө буюу одоо 5 дугаар сарын сүүлээр дэлгүүрийнхээ ойролцоо болсон нэг хулгайн хэргийн гэрч болж исэн юм байна л та. Тийм болохоор мөрдөгчд анхандаа хулгайчд нар одоо өөрсдөд нь төв хүчрүүлж болзошгүй гэрчийг устгахыг хүссэн байж магадгүй гэж сэжиглэж шалгаж хэлсэн. Гэхдээ яг энэ мөрөөр шалгасны дараа ямар ч тийм холбоо байхгүй гэдг нь тогтоогдсон юм билээ. Энэ таамаг нь бол ингээд ямар ч одоо үр дүнд хүрээгүй. Ингээ мөрдөгчд анханасаа хамгийн их сэжиглэж исэн хувилбартаа дахин төвлөрч хэлсэн. Алуурчин ингээд яаж ч бодсон гэр бүлийн хүрээллийнх нь тийм ойрын хүн нь байх ёстой юм шиг санагдаад байсан маа. Нөөц түлхүүр хаана байдгийг мэддэг. За эсвэл өөрөө ийм илүү түлхүүртэй байшингийн цахилгааныг бүхэлд нь салгасан байсан ч гэсэн харанхууд саадгүй одоо
явж чадсан хүн гэхээр за тэрнээс гадна Бренда тухайн орой гэртээ байхгүй гэдгийг мэдчихсэн хүн. За бас минд маш их одоо уурсан уу, атаархсан уу мэдэхгүй түүнийг бол танигдахын аргагүй болтол нь маш олон удаа цогсон одоо хүн байгаад байгаа. За тэгээ 2010 оны эхээр мөрдөгчд бол Кейтигийн нөхөр Роберт руу илүү их анхаарлаа хандуулж одоо ажиглаж эхэлсэн. За түүний одоо зарим үйлдэл нь нэлээд тийм с сэжигтэй санагдчихсан маа. Кейти яаралтай тусламжийн оператортай ярьж исэн одоо тухайн аудио бичлэг дээр тэр бол нөхөртөө хятад хэлээр ямар нэг зүйл ингээд хашгирч хэлж байгаа нь бол тод сонсогддог. За тэр үгийг ингээд орчуулад үтсэн чинь Кейти Робертоос өөрийг нь ганцаараа ингээд бити орхиоч гэж гуйж исэн гэдэг нь одоо сүүлд ингээд мэдэгдсэн юм байлээ. За энэ нь бол угаасаа ойлгомжтой байсан. Ягаад гэхээр тэр үед одоо магадгүй алуурчин гэрээс нь гарсан эсгэн ч гэсэн тодорхойгүй тийм нөхцөл байдалд байсан шүү дээ. Тэр одоо байшин дотор хаа нэгтээ нуугдчихсэн байж магадгүй. Тэгсэн чинь Роберт болохоор айж сандарсан ихнэрээ хэргийн газарт одоо ганцаараа нүлтэйгээд өөрөө одоо нөгөө хадмууд руугаа яваад өгсөн. За мөрдөгчдийн анхаарлыг татсан өөр нэг зүйл нь юу байсан гэхээр Роберт болохоор мэрэгчлэн одоо эмч юм байна л да. Тэгээ Австрали руу цагаачилж очихоос өмнө эмчээрээ одоо ажиллаж исэн. Гэхдээ тэр бол хохирогчд амьд байгаа эсэх эсвэл одоо анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай эсхийг шалгах орлого огт хийгээгүй тэгээ яваад өгсөн. Хоол орлуулагч булчингийн хөгжлийг дэмжигч Take It Monster уургийн ундаа өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байна. Үлсэхгүйгээр турах зорилготой жингээ барихыг хичээж байгаа. Улирал солигдох үеэр ядарч сүлдэхгүй байхыг хүсвэл уургаар баялаг Take It Monster ундааг та бүхэн сонгож хэрэглээрэй. Өглөөний цайнд бас өдөр хөнгөн уургаа нөхөх үедээ гэх мэт уураг дутагддаг хүн болгон хэрэглэх боломжтой. Таны өдөрт авах ёстой уургийг эрүүлэр өгөх Take It Monster ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За тэрнээс гадна Робертийн одоо зарим үйлдэл одоо энэ гэмтгэрэг гарсны дараах үйлдэлүүд нь ч гэсэн нэлээд тийм ачралтай санагдчихсэн юм билэ. Кейти тэр хоёр мингийн одоо ажилуулж исэн дэлгүүрийг цаашид үргэлжлүүлэх болсон төдийгүй бүр үйл хөдлөх хөрөнгүүдийг нь ч гэсэн өөрсдийнхөө иргэшээлд оруулаад эхэлсэн. Тэрнээс гадна Роберт хадмуудаа нөгөө Maryland дэх гэрээс нь гаргасан юм билэ. Тэг өндөр настай одоо ээж аав хоёр нь тухайн байшингаас яаралтай нүүхээсээр аргагүй болоод өөр байр хайж эхэлсэн юм билэ. Тэг яагаад тэгсэн нь ерөнхийдөө бол тодорхойгүй байсан одоо цагдаа нарт нэлээд одоо сэжигтэй санагдсан байгаа юм л та. За ингээд ийм олон одоо сэжигтэй таамаг бүхий зүйлүүд өрнсөөр байсан ч гэсэн Роберт бол тэр шөнийн хувьд баттай алибайтай байсан. Роберт эхнэртэйгээ хамт хадминдаа одоо оройн хоол идэж дуусчаад гэртээ буцаж ирсний дараа шөнийн 2 цаг хүртэл зурагт үтсэн. Дараа нь унтахаар хэвцэн гэж ярьсан. Кейти ч гэсэн энэ мэдүүлгийг нь бол баталж исэн. За түүний хэлснээр Роберт тэр шөнө гэрээсээ нэг ч удаа бүр цухуугаагүй гэж ярьсан маа. Гэсэн хэдий ч мөрдөгчд бол түүнийг одоо сэжиглсэн хിവэрэ байсан. Хамгийн гол нь цагдаа нарт бол энийг нотлох ямар ч баримт байгаагүй. Тийм болохоор тэд нөр Роберт болон Кейтигийн гэрт нь нууц камер суйрлуулахаар шийдсэн юм билээ. За мэдээж хэрэг энэ талаар Кейти Роберт хоёр бол юу ч хэлээгүй юм байна. 2010 оны 5 сард Кейтигээс дахиад байцаалт авсан. За тэр үеэр болохоор мөрдөгчд нөхрийнх нь өмсдөг гутлын талаар асууж эхэлсэн юм билээ. Яагаад гэхээр Роберт хэргийн газраас олдсон тухайн одоо гутлын мөртөд таарах тийм уултай яг тэр загварын A6 гутал өөрт нь байдаг гэдгийг цагдаа нар бол мэдчихсэн. За тэгчээд Кейтид одоо танаа ахычин гэрээс ингээд 24 ширхэг цустай гутлын мөр олсон талаар мэдээллийг хэлээд тэгээ байцаалтын дараахан мөрдөгчд сэжигтний гэрт одоо суйрлуулсан нууц камерын бичлэгийг шалгаж авах үеэр нэг сонирхолтой зүйлсийг бол олж харсан байна. Роберт болохоор гутлын хайрцгаа жижиг хэсэг болгож хайчилсан. Дараа нь болохоор тэднийг усанд дэвтээж агаад бүгдийг нь 0 руу хийгээд урсгасан. Бичлэгийг илүү нарийн шалгасан чинь тэр хайрцаг дээр нь 43 ресмерийн A6 гутлын хайрцаг байсан гэдэг нь бол тогтоогдсон. Дараа нь мөрдөгчд бол Кейти Роберт хоёрын гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад за байшинг бол бүхэлд нь нэгдсэн. За ялангуяа гаражт нь онцгой анхаарлыг одоо хандуулсан. Яагаад гэхээр 2009 оны 7 сарын 18-ны өглөө Лин гэр бүлийн одоо цогцнууд яг олдсон тэр өдөр Роберт бол гараашаа цэвэрлж исэн гэдээ урд нь та бүхэнд би ярьж исэн. За гаражт байдаг нэг шүүгээний доор бетон хэсэгт нь тогтсон нэг жижигхэн одоо толб илэрсэн юм билээ. Тэр нь болохоор цусны толб байж болцсошгүй харагдчихсэн.
толбны дээжийг авч шинжилгээнд явуулсан байгаа. За дээжийг бүр Америкийн нэгдсэн улс дахь лаборатори руу илгээсэн юм байна. За тухайн үед Австралийн лабораториуд Америкийнхтай харьцуулахад бол ийм төрлийн шинжилгээнд төдийлөн дэвшилтэд тоног төхөөрөмжгүй байсан юм байна. Тэ Америкууд дээжээс илүү их мэдээлэл гаргаж чадна гэдгийг мөрдөгчд мэдчихсэн. Шинжилгээний хариуг нэлээд хугацаанд хүлээх шаардлагатай болсон ч гэсэн энэ нь бол маш тийм хүлээлттэй хэрэг аль тийшээгээ хазаах уу гэдгийг шийдэх тийм чухал ач холбогдолтой дүгнэлт байсан. За тэгээ эцэст нь ирсэн хариу бол мөрдөгчдийн олон сарын турш хүлээж исэн яг тэр зүйл нь мөн болж таарсан. За Робертийн гараашаас авсан тухайн дээжээс 5 хохирогчийн 4-ийнх нь ДНХ илэрсэн билээ. За тэгээд дараа нь Роберт бол 2011 оны 5 сард баривчлагдсан байгаа. За гисэн эдэж тэр бол гэмт хэргийг үйлцэн гэдгийг огт хүлээн зөвшөөрөөгүй. Тэр бол өөрийгөө гин буруугүй гэж тууштай мэдгцээрээсэн. Кэти ч гэсэн нөхрөө ийм аимшигтай хэрэг үйлцэн гэдэгт нь итгэж чадаагүй. Ямар нэг алдаа гарсан. За үл ойлголцол болсон байх ёстой гэж дотроо бодож байсан. Тэрнээс гадна Робертийн гэрт хамт амьдарч байсан Бренда хүртэл аваг ахыхаа гин буруугүй гэдэгт нь итгэлтэй байсан юм билээ. Мөрдөгчдийн хувьд яалтчгүй Робертийн аль болох илүү их нотлох баримт цуглуулахыг оролдож исэн. За тэд нар болохоор нэг шоронд хоригдчихсэн хоригдлыг хамтарч ажиллахыг ятгаж дараа нь л чадсан юм билээ. Тэд даалгавар нь юу байсан гэхээр Робертийн итгэлийг нь олж аваад дараа нь хэргийнхэн талаар аль болох их мэдээлэл яриулах тийм төрлийн даалгавар байсан. За тэгээ энэ төлөвлөгөө бол маш амжилттай хэрэгжсэн. Ерөнхийдөө ингээд шоронд шүүх хурлаа хүлээгээд хоригдож байгаа хоригдлуудын хувьд ийм байдлаар өөрийн хийсэн хэрэгээ хүлээсэн тохиолдлууд бол маш их байдаг. Шорон гэдэг бол өөрөө тийм нам гүм аюулгүй орчин тэр ерөөсөө биш. Тэрэн дотор хулгай яасан ч гэдэг юм уу хүчингийн хэрэг, хүн амны хэрэг гэд янз бүрийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс орчихсон байдаг. За тэр хүмүүст өөрийгөө илүү гэж харагдуулахын тулд үйлдсэн гэмт хэрэгээрээ сайрхах ч юм уу би бусдаас илүү гэж дөвөөлгөх ийм төрлийн зан чанар бол маш их ажиглагддаг учраас цагдаа мөрдөгчдийн хувьд ийм төрлийн аргыг хэрэглэх тохиолдлууд бол нилээдгүй байдаг. За тэгээд тухайн даалгавар авсан этгээд Робертстай хамт нэг камерт хэсэг хугацааг өнгөрүүлсний дараа нөгөөх нь аажмаар яриад эхэлсэн. Тэгээ их нэртэй нойрны юм өгсөн тухайга ярьсан билээ. За ингэснээр Кэти бол шүн сэрж түүний гэрээс гарсныг анзаарахгүй байх тийм төлөвлөгөө боловсруулсан байгаа байхгүй юу? Бас аллах хийхдээ ашигласан алхаа хаанаас худалдаж авсан гэдгээ ч ярьсан юм байна. Роберт бол ийм төрлийн багж зардаг дэлгүүрүүдийн нэгэнд нь хяналтын камер байдаггүй гэдгийг мэддэг байсан. Тэгээ яг тэр дэлгүүрээсээ алх худалдаж авсан юм байна. Тухайн алхаа бол маш сайн нуусан боловч хүссэн үедээ аваад ашиглаж чадах тийм газраа бол хадгалчихсан байсан. Тэрнээс гадна тэр бол өөрийгөө эмч хүн гэдгээрээ бахархаад хүнийг тодорхой хэсэгт нь зөв даралт өгснөөр ухаан алдуулах мэдлэгтэй гэж ярьсан байдаг. За тэр бол энэ мэдлэгээ ашиглаад эхнэрийнхээ гэр бүлийг хөнөөсөн гэж нөгөө хамт хоригдчихсэн нэг камерт байсан хүндээ бол бараг ингээд сайрхаж ярьсан маа. За тэгээ Роберт болохоор алуулсан хүмүүсийн цогцсыг хамгийн түрүүнд олж харсан тийм хүн болохыг бол хүсээгүй юм байна. Яагаад гэхээр хэрвээ хамгийн түрүүнд харсан хүн болчих юм бол тэр даруйдаа сэжигтнүүдийн тоонд багтчихна гэж бодсон. Гэхдээ мэдээж нөхцөл байдал яаж өөрнөхийг тэр бол угаасаа хянах боломжгүй. За өглөө нь болохоор дэлгүүрийн үйлчлүүлэгчид эхнэрлүү нь уцтаад тэрнээс нь олоод Кэтитэй хамт Мингийн гэрлөө очих шаардлагатай болно гэж Роберт бол огт дотроо төсөөлөөгүй юм байна. За ингээд ийм зүйлүүдийг ямар ч байсан ярьсан ч гэсэн хамт хоригдчихсэн хүн бол бүх яриаг нь мэдээж дуу хураагаар ч юм уу тиймэрхүү зүйлээр бол бичиж авч ерөөсөө чадаагүй. Зарим мэдээлэл нь зөвхөн тухайн хоригдлын үг байсан. Роберт тэр зүйлүүдийг нь бол өөрөө бүрэн үүсгэж исэн ба. Прокуроруудын үзэж байгаагаар бол Робертийн гол сэдэл нь өөрийн хүргэн ах Миндээ маш их хатаархдаг байсан тийм зүйл гэж тайлбарлаж исэн. Мэн болохоор ингээд өөр улсад явж чоод тэрэндээ маш сайн тасан цогцоод амжилттай бизнес эрхэлж чадсан бол Робертийн хувьд бүх зүйл ингээд эсрэгээр өөрөнсөн. Хятадд байх үедээ Роберт бол хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн тийм эмч мэрэгчлээ байсан. Харин Австралид явж очисныхоо дараа хоолны газар нээгээд азаа үтсэн ч гэсэн тэрэн дээрээ бол бүтлгүүцсэн. 2006 онд Мельбурн хотоос Сидней рүү нүүснийгээ дараа Роберт бол доктортой тийм ажил ерөөсөө байхгүй болсон. Хадам аав нь энийг нь байнга сануулж хэлдэг байсан маа. Тэр үргэлж тийм дотроо өөрийгөө бусад ийм амжилттай яваа ирчүүдтэй харьцуулж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй амьдарч байсан маа. За гэхдээ атаархал гэдэг зүйл бол цорын ганц шалтгаан нь байгаагүй. За шүүх хурлын үеэр өөр нэг сэдэл нь ил болсон. Тухайн үед бол Бренда гэрчээр мэдүүлэг өгсөн юм билээ. Зөвхөн тэр үед л
Бренда Робертийн тухай бүх үннийг хэлэх зориг гаргасан. Роберт бол түүнд хитрхи автсан байсан гэдэг нь ил болсон юм билээ. За алга болохоос өмнө ч гэсэн Роберт бол Брендад зохисгүй байдлаар хүржсэн тохиолдлууд байсан гэдгийг одоо ингээд мэдүүлэхийнхээ үеэр ярьж эхэлсэн гэсэн үг. Бас Кейтигийн аав нь буюу одоо энэ Робертийн хадам аав нь гэсэн үг шүү дээ. Шүүх хурал дээр бас нэг чухал мэдүүлгийг өгсөн юм билээ. Тэр нь юу байсан бэ гэхлээр нэг удаа одоо тэр аав нь охиныхоо гэрт очиод хонсон юм байна л да. Тэгээ шун дунд 0 орох гээд явж байхдаа Робертыг олоод харсан. За тэгээд яаж харсан бэ гэсэн чинь Роберт ингээд унтж байгаа Брендагийн дээрээс нь тонгоогоод ингээд зогсоод харж байхыг нь харсан юм билээ. Бүр амар сэжгийн. Хүн унтж байхад ингээд тонгоогоо хараа зогсчихин гэсэн чинь бүр амар сэжгийн санагдчихлаа. Тэр нөө хадам аав нь өөрийг нь харцныг нь мэдэнгүүтээ Роберт айгүйх сандарсан билээ. Тэгээ энэ хүү өсвөр насны Брендад бүр хит их авцсан байдал нь яагаад тэр ганцаархнаа ингээд амьд үлдсэн хүн нь болсон бэ гэсэн асуултын хариултыг өгсөн гэсэн үг. Үндсэндээ бол Бренда ганцаараа үлдчих юм бол хамгийн ойрын төрөл төрөсдөндөө очиж амьдрах нь гарцаагүй байсан. Бас түрүү нөгөө хадмуудаас байрыг нь өөрчлөөд өөр тийш нь нүүлгэж мүлгээд исэн гэд ярьжсэн да. Аль болох гэрээсээ хол амьдруулчих юм бол Бренда тэднийд очиж амьдрахгүй гэсэн тийм нэг бодолтой байсан юм шиг. Тэг ямар сандаа тэднийг орон гэргүй болгоод амьдрах байрнаас нь гаргасан гэж утсан. Ингэснээрээ эцсийн дүндээ Бренда өөрсөнтөө хамт амьдраад өөртөө илүү ойр бас хүргэн анхынхаа маш одоо ашигтай байсан бизнесийг нь өөрийн бараг нэр дээр ингээд өвлөж авсан гэсэн үг. Тэгээ Мингийн одоо тухайн бизнес нь жилийн 1 сая Австрали долларын одоо орлоготой тийм бизнес байсан гэж яригдтiin билээ. За тэгээ Брендагийн мэдүүлэх энэ хэрэг дээр бол цоошин одоо юм үнцгийг нэмж өгсөн. Тийм болохоор шүүх хурлын ажиллагааг яалтчгүй бүр төр завсарлуулахаас аргагүй болсон юм билээ. Робертийн шүүх хурал ингээд янз бүрийн шалтгаанаар нийт 4 удаа хойшлогдчихсэн. Тэгээ энэ бүхэл хугацаанд Роберт болохоор батлан даалтаар суллагдах хүсэлтэд бүр удаа дараа гаргасан боловч бүх хүсэлтэнд нь татгалцсан. Тэгж байжгаад 4 жил 7 сар хоригдсны дараа буюу 2015 оны 12 дугаар сард түүнийг одоо батландаалтаар шоронгоос гарах зөвшөөрөл олгосон юм билээ. Гэхдээ тэр бол бүрэн эрх чөлөөтэй байгаагүй. Түүнийг одоо байнгын хяналтанд байлгаж өдөрт 3 удаа цагдаагийн хилцээр очиж бүртгүүлэхийг шаардсан. Бас электрон тийм хяналтын төхөөрөмж ч гэсэн биетэн зөвлөсөн. 2016 оны 6 сард Робертийн 4 дахь буюу одоо хамгийн эцсийн шатны тийм шүүх хурлыг хэлсэн. За тэгээд 2017 оны 1 сард тангарахтны шүүгчид эцсийн шийдвэрийг гаргасан. Эцсийн шийдвэр дээр бол Робертыг Мэн гэр бүлийн аллахыг үлдсэн гин буруутайд тооцсон. Түүний үйлцэн хүн амны хэрэг тус бүрдэн бүх насаар нь хорих ял оноосон. За ямар ч тохиолдолд хугацаанаас нь өмнө суллагдах тийм боломжгүй нөхцөлтэйгээр бүр хизээч одоо эрх чөлөөтэй болж суллагдах боломжгүйгээр ингээд бүх насаараа шоронцох ял сонссон гэсэн үг. Роберт бол энэ шийдвэрийг давж заалтсан боловч 2017 оны 2 сард хүсэлтийг нь бол хэрэгсэхгүй болгосон. Харин түүний эхнэр Кейти бүр өнөөдрийн хүртэл нөхрөө гин буруугүй гэж зүтгэсээр идэх юм билээ. Ингээд өөрийнх нь төрсэн ахыг бүр гэр бүлээр нь хүүс тэмтэрчээд хахад хүртэл нөхрийнхөө талд ингээд бат зогсоор байдаг. Түүний бодлоор Роберт бол өөр хүний үйлдсэн хэргийг өөр дээрээ үүрээд ингээд ял сонсчлоо гэсэн тийм үзэл бодолтой байдаг юм байна. Мөрдөгчд Кейтид нэг зүйлийг одоо анхааруулж исэн. За тэдний үзснээр бол Мингийн цогцос хаана байгааг Роберт эхнэртэй хэлсэн. Яагаад гэхээр цагдаа нар 4 цагийн турш одоо Мингийн цогцыг ерөөсөө хайгаад олж чадаагүй юм билээ. Тэгсэн чинь Кейти хүнчлэний доогуур шалгаад үзье гэж хэлсний дараа л түүний одоо цогцыг олсон гэж та нарт ярьж байсан. Тэгсэн чинь Кейти болохоор энэ таамгийг нь ээрс ницаагаад Роберт түүнд бол ямар ч тийм мэдээлэл хэлээгүй зүгээр л ингээд мэдрэмжээрээ тэгж хэлсэн энэ гэж нөхрөө өмөрж исэн. За Кейтигийн эцэг эхийн хувьд бол Робертийн талаар огт өөр бодолтой байдаг. Тэд нар болохоор хүргэн хүүгээ жинхэнэ аратан гэж үздэг. За тэдний бодлоор Робертийн одоо энэ атаархсан сэтгэл за бас Брендад ингээд хит автсан түүний бодол нь ингээд өөрийг нь сохлоод тэрнээсээ болоод 5-5 одоо юм гимгүү хүний амийг хороох хэмжээнд хүргэсэн гэж үздэг. За Бренда болохоор энэ хэрэгээс хойш 8 жилийн дараа анх удаа хэвлэлд одоо ярилцлага өгсөн билээ. Австралийн одоо томоохон мэдээллийн сувгаар дамжуулаад өгсөн яриа нь одоо YouTube дээр бас байдсан билээ. Тухайн ярилцлагада тэр үеийн үйл явдлын талаар нэлээд одоо тийм дэлгэрэнгүй нээлттэй ярьсан байсан. За тэр үедээ Роберт бол өөрт нь бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэдгийг анх удаа олон нийтэд ил болгосон. За урд нь бол шүүх хурлын үеэр тэр хохирогч нь өөрөө байсан гэдгийг
олон нийтэд бол зарлаагүй байсан юм байна. Тэрнээс гадна Бренда Робертын гэрт нүүж очсны дараа бэлгийн дарамтын асуудал нь улам бүр дорцсон гэж ярьсан. За тэгээд тэрнээс хойш Бренда их сургуулаа төгссөн, жолооны өмнөлхөө авсан. За тэгээд энэ бүх баярт мөчүүдээ хуваалцах ямар ч одоо гэр бүлийн гишүүнгүй болсон ийм нэг маш харамсалтай түүх байна. Өсвөр насны хүүхдийн хувьд бол одоо хүнд итгэх итгэлээ алдсан, маш олон шөнө одоо гуниглаж, уйлж, шаналж өнгөрүүлсэн баярт мөчүүдэд ээж аав нь хажууд нь байхгүй, хоёр дүү нь хамт байхгүйд хамгийн хэцүү байдгаа гэд ярьж илээ. Сүүлд болохоор тэг хөөрхий өөртөө бас хантай гэд нохоотой болсон билээ. Сургуулийнх нь одоо эрхлэгч гэж байдаг штэ. Тэр нь бас Брендад бас нэлээд сэтгэл гаргаад бүхэл баярт мөчүүдэд нь би одоо ингээд заавал байх болно гэд тэр ярилцлагын үеэр ч гэсэн ярьж илээ. Тэг хурмын үеэр ч гэсэн би чам дээр чиний талыг төлөөлөд очноо өнтер гэсэн хөөрхөн сэтгэлдлүүд байсан. За тэг Брендагийн одоо хамт сурч байсан сургуулийнх нь охтууд нь бас айгүй тийм сэтгэлийн тусдим энтер бас юм билээ. Брендагийн хувьд өнөөдрийн хүртэл нисэх буудал дээр аав нь одоо өөрийг нь гаргаж өгч байхад ерөөсөө одоо тврээгүй бас аавда ямар их хайртай гэдгээ хэлээгүүдээ маш их харамсдаг талаараа ярьж исэн. За тэгээ бүх цаг үед бол Бренда ерөөсөө одоо уйлахаа зогсоож чадахгүй маш тийм хэцүү байсан. Ялангуяа аавынхаа талаар бол нэлээд их ярьж исэн. Аав нь угаасаа ингээд харваас нэг юм сайн хүн гэж байдаг штэ. Айгуу тийм дүлхөөхөн тэл зураг болгон дээр айгуу өрхийн нэмсгэлцэн айгуу тийм одоо халуун дотн одоо нэг тийм одоо Азад ер нь бол нэг хөвчлэн тиймэрхүү байгаад байдаг штэ. Хүн болгонтой айгуу тийм сайхан харьцаатай. Ерөөсөө л ингээд гэр бүлийнхнийгээ бүгдээр ингээд айгуу сайн нэгтгэж чаддаг. Маш ажилч хичээнгүй тийм хүн байсан талаараа л дурсан ярьсан байсан. За ингээд ийм хэрэг байна. Энэ хэргийн талаар урд нь та бүхэн бас сонсч ирсэн ч гэж магадгүй. Гэхдээ өнөөдрийн дугаар дээр арай сонсож мэдээгүй байсан зүйлийг ч гэсэн ярьсан байх гэж найдаж байна. Дугаартаа маань Take It Monster уургийн ундаа хамтарч ажиллаа. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг та бүхэн хэрэглээндээ оруулж заншаарай. Хэдүүлээ энэ 4 дахь өдөр нэмэлт дугаараараа эргээд олцъя. Түр баярлалаа.